Хай, ингээд миний YouTube хуудсанд тавтай морил те би ингээд анх удаага яг YouTube дээр зориул бичлэг хийж үзэх гэж байна. Энэ бол ямар ч тааш туршилтын бичлэг. Гэхдээ энэ бичлэг маань болохоор reaction видео байх болно. Тэгээ юун дээр reaction хийх вэ гэхлээр бас өөр дээр reaction хийх болно. Тэгээд өөрийнхөө 18 настай байхдаа орж байсан нэвтрүүлгийг үзье гэж би шийдсэн. Тэгээд oh my gosh би яг энийг тэр цаг мөчөөс хойш ерөөсөө үзээгүй. За би тэгээд амар их хүн надаас асуугаад байдаг яг энэ нэвтрүүлгийн тухай. Тэгтээ өнөөдөр би та бүхэнд яг энэ нэвтрүүлгийн тухай маш сайн тайлбарлаж өгөнгөө та эцтэйгээ хамт үзье гэж шийдлээ. Тэгээ бүгдээрээ үзцгээе. Олон тайв. За эхэлцгээе. Оюуны өмчийн албан ёсны онцгой эрхтэй бүтээлийг хүлээн авч үзэх гэж байгаа. Үзэгч танд баярлалаа. Монгол телевизийн бүтээл. За юу яцгаа За энэ гүйлгээ. орож чадах. Дундаа чи. Хэрвтэд би зонд бэлгэн. Гэтэ За. Яа тийм юм бэ? Загварлаг залуучуудын өөрийгөө хувцаараа илэрхийлэх сонирхолтой шоу намайг сонгооч. Цэвэр өөрийн мэдрэмжээр шийдвэр гаргаж сохор болцоонд явах энэ удаагийн оролцогч бол шоуны хамгийн залуу оролцогч Анхлын. Сайн цаана Батбүрийн Анхлын гэдэг. Би одоо 18 настай санхүү эдийн засгийн их сургуулийн 1-р курсын оюутан. Тэгээ бизнес удирдлагын чиглэлээр суралцдаг. Хүнтэй удаан үргэлж үзчихсэн үү? Хамгийн удаандаа хүнтэй сар гарна л гэж. За. Одоо бол би хүнтэй яг ингээд 1-2 жилийг ингээд хамт өнгөрүүлээд үзсэн туршлагатай болсон байгаа. Нэг сарыг одоо юу гэдэг level up хийсэ. Би одоо болохоор би хүнтэй 1-ээс дээш жилийн хугацаанд бас үерхэд үзсэн туршлагатай болсон байгаа. Ямар тэнийг юм бэ ёо. 1 сар ч Тийм багуу зөө. Спорт сонирхдаггүй. Спорт орох юм бол 10 жилдээ би сагсан бөмбөөр хичээлдэг байсан. Тэгээ одоо их сургуульд ороод ерөөхдөө болцсон байгаа. Тэгээд дуртай зүйл хэм бол би косплей хийдэг. Одоо дүр туурах юм уу те? Ямар нэгэн кино эсвэл анимын дүр туураад тэгээд тэрнийхээ яг тэр дүршээ байна гэсэн үг юм. Вау, ямар стил хувцас өмсөжтэй. 90-ад оны хувцлал надад амар таалагддаг. Жишээлбэл энэ өвдөг давсан урт юпг тэгээд энэ Бээжүнгийн цамц ер нь бол өмд палаж. Энэ үед би амар их юм хүчтэй болцоо тийм чамд тохиолдсон юм юу вэ? Инди хөгжим сонсдог байсан. Тэгээ тэр үед болохоор бас яг юм жоох юм дээр үеийн маягийн стилэнд амар дуртай байсан учраас тэгж хуцлах дуртайсэн. Гэтэ энэ дээр нь яг тийм хуцлалттай зургийг оруулаагүй байгаа аахгүй юу? Уг нь тийм хуцлалттай зураг би өгсөн санагдчихэж байна. Инээдтэй болцоо гэх юм бол би нэг хүүхэдтэй ингээд уулздагс ахгүй. Тэгээд хвчлэн дандаа оройн цагаар уулздаг. Тийм болохоор надад нэг тийм анзаарчихдаггүйсэн чинь дараа нь яг нэг тийм нартай амар өглөө уулзсан чинь нүрээ буцдаг. Тэгээ би чи нүрээ буцсан юм уу гэд асуусан чинь харин чи будаад байхад би будаж болдгоо юм уу гэд надаас амар тийж. Би бантал. За тэгэхээр нүрээ буцдаг байна. Тэ харцаа байсан юм да. Эрэгтэй хүний ямар хувцалтанд дурггүй вэ? Хувцлалт юм бол би хитрхи классик хувцлалтанд дурггүй. Бас хитрхи тийм хипхоп. Хүүшээ энэ ингээд миний хоолой бүр амар нарийнхан сонсогдоод тах юм. Би эсвэл энэ үедээ амар хичээж ярьсан баха. Тэг юус нөө камерын өмнө амар юм хүн ингээд дүр бүтээд нь штэ. Одоо болохоор би яг камерын өмнө яг нөө өөрөө байгаа сурцсан байхгүй юу. Энэ үед болохоор миний яг юм анхны телевизийн нэвтрүүлэг байсан учраас би энэ дээр амар юм даруухан тийм эмгтээлэг байх гэж амар хичээсэн юм шиг харагдаж байна. Одоо ингээд харахад би амар дүр эсгсэн байна. Ер нь бол яг өөртөө тохирсон маш цэвэрхэн хувцалсан байх л зүгээр. Үлгэн Баатарын дүр төвөрөгч охин Анхлын хоёр найзын хамт хувцсны өрөөнд ирлээ. Тэд сайхан харагдаж байна. За.
Миний дулмаа. Аха. Амар догтлцсон. Анхны сахар болчихсон. За энэ дээр би бас нэг юм тайлбар өгье заяа. Миний одоо яг энэ студийн мейкап байгаа шүү дээ. Яг энэ мейкапыг болохоор яг энэ телевизээс тусгай хүн будаж өгч ирсэн. Яг мейкап артист будаж өгч ирсэн аахгүй. Тэгээд амар юм смоки юм гүн будалт ингээ хийцэн заяа над дээр. Тэгээ би ингээд будалт дуусныхаа дараа толон тараад би уйлж исэн. За тэгээ ихчээ ингээд би ингээ 18 таа гэж харагдахгүй байна. Миний нүүр будалтыг амар ингээ тод хийцэн байна. Надаа энэ будал зовхгүй байна гэсэн чинь ихч надад тэгж хэлсэн. Наа чин тэгээ студийн гэрэлд ерөөсөө тэгж тод харагдахгүй штэ. Тэгээ эсвэл тэгээ чи надад арилгаа тэгээ өөрөө бодохгүй яа да гэж хэлсэн боловч надад арилгах цаг байгаагүй. Тэгээ зураг авалтын цаг эхлэх болоод тэгээ би яг энэ амарын тод будалттайгаа орж исэн. Тэгээ би анх удаага сормос хийлгэж үзсэн баггүй юу. Тэгээ ингээд нэвтрүүлэгт орох жааг би анх удаага сормос хийлгэж үзээ. Тэгээд сормостай дээрээс нь амар юм смоки будалттай тэгээд би ер нь бол энэ дээр нэг юм амар яг ийм царайтай л харагдчихсан цаа. Нэг нүдээ даахгүй байгаа юм шиг. Ийм. Тэгээ би энэ үед бас би уруулын глосс гэж мэддэггүй байсан. За би уруулан та бүр юу ч төрөхдөггүй байсан. Би уруулаа глосс төрөх юм гэж юу ч мэддэггүй байсан тийм үе. Аяга сонирхолтой ах тий. Харин тий анхных тэгэхээр бүр амар гой санагдчихна. Болцох залууга яг ямаар төсөөлж Тэгээ миний болц залуу ер нь бол өндрөл байгаасаа гэж хүсэж байна. Тэгвэл ихний өндөр залуу бол Соноо наадхаамаа гэдэг. Би Royal Олон Улсын дээд сургуулийн 1-р курсын оюутан. чиний сонирхол юу вэ? Саксны бэлтгэл хийгээл тоглоод ер нь төвлөрөөр тоглох тийм сонирхолтой. Одоо энэ залуу хаана юу хийж явж идэм бол Ер нь өдөрсний хувцыг ер нь энэ хүүхдийг би яг амдаар нэг ч удаа харж байгаагүй. амралтын өдөр дээр Яг шоу гарсны дараа би ийм хүмүүс оролцсон гэдгийг Мэдчихсэн мэдчихсэн. ямар давуу тал гаргаж чадах вэ? авиаслыг гэж магадгүй. Ардын бүлчгээр яг 5 жил хичээлсэн. Тэгээд төвлөрөөр тоглолдог, сакс тоглолдог. Тэгээд ер нь энэ талууд нэг давуу тал гэж би өөртөө үздэг. Хитрхи чалчаал эрэхтэй өмдтэй явсан гэж бодсон. Илүү хөхтэй эрэхтэй өмд амар дургу. Яа, одоо ч бас яг тийм хിവэрээ. Амцар залуу байгаа да. Наа бэлгүн гэдэг. За би 1993 онд төрсэн. Одоо 26 настай. Чөлөө цагаар юу хвчлээ хийж гин? Ажил, фитнес, тэгэл гэр ерөөхдөө сүүлийн. Энэ ах одоо 30 гарсан хүн байгаа юм байна. Яг би өөрөө айгүй тийм эмоц хүндрэлтэй тэгээд амар. Энэ дээр яг 18 та охинтой 26 та залууг юу хийж хамт оруулсан юм бэ гэдэг амар тийм том үнтэй өөрийгөө зүйрлчих болт юм. Ерөөхдөө тийм комментууд айгүй орж ирж байсан. Энэ үед ихтэй 93 оныхон ч 26 та байсан. яг ганкатай яг ижлэхэн өндөртэй өсөйдэй готлох өмсгөөргөө яг өндөрн тэмцээл яах вэ? Гэтэ би нэг тийм аним үзчихсэн юм аа. Яа, анимед донцсон хүүхдээс юм аа. Амар жижиг гэн тэгсэн мэтлээ би биндээ амар гой цагцаад үерхэд нэг тийм аним үзчихсэн аахгүй юу. Яг тэгэл хайр дурлалч чинь Өндөр нам мөргөн бодоо хамаартгүй. Анхны сүүлийн хувцас сонгож өгөх залуу бол Oh my gosh. Намайг Мянганбаатар Оргилбаатар гэдэг. Одоо 20 настай. Анхлооны төлөө өрсөлдөх 3 залууга мэдж авлаа. Харин одоо Super Size Coffee Shop анх удаа 3 залуучууд хоорондоо уулзсан. Сакс тоглох юм тийм аюул сонирхолтой Өстой хавттай. бас юм. Өвөрмөц өстэй залуу байж шүү. Хоёр шинээр хобби боблогоо талаар ярьдаг. Тэгээд зүгээр шууд нэрээ мэдсэн охин мөхнээр. Шууд окей. Тийм биш. За амар нөгөө охиноо яг ямар охин байгаасаа гэж. Бидний охин болохоор нэг тийм гоё. Тэгээд яг тийм өндөр охин сонирхдаг байхгүй юу? Өөр үстэй өндөр тийм. Зөгцсөн тийм таарч авч юмсдаг тийм дараахан царайтай охин аюул дуртай. Би дараахан царайтай үстэй. Дараахан шүү дээ. Нөгөө охин биш. Юу ямар ч тааж өндөр царайтай гэж би дараахан царайтай заа юу. Шууд алга авцаж байна. Нилээн хүлээлттэй ах шиг байна. Сайн байцгаана уу? Наа Батбүрийн Англиун гэдэг. Би сургуулийн бизнесийн удирдлагаар суралцдаг. Овер таяр. Чөлөө цагаараа би хэлсэн найзуудтай уулздаг. За найзтайгаа уулздаг чинь да. Кофе хийдэг болсон. Надад ер нь дуу цөлтэй дараахан залуучууд таалагддаг. Гэхдээ мөн хөгжмийн бас урлагийн өндөр мэдрэмжтэй. Би өндөр уулзаад хамгийн түрүүнд ботлын бас гарыг нь хардаг. Хөгжмийн бас урлагийн өндөр мэдрэмжтэй гэж штэ. Би өөрөө ямар ч хөгжмийн урлагийн өндөр мэдрэмжгүй хүн штэ. Oh my gosh. Би энэ үед яагаад ингэж хэлсэн юм болоо. Би зүгээр гой хөгжим сонсдог хүн дуртай л гэж хэлчихсэн байх. Тэрнээс ийм амар албан ёсны сүртэй юм бол нэг хүсээгүй. Тэгээ гар гутал хардаг гэж би одоо хүртэл яг энэ одоо ингээ хэдэн жилийн дараа ч гэсэн миний яг сонирхол яг хിവэрэ байгаа. Би гар харж байгаа хിവэрэ, хөлж харж байгаа хിവэрэ яваа заяа. Хөл гин гар гутал.
тий гутал харж байгаа юм шүү. ч юм уу тиймэрхүү дээр үеийн хоцлолтын дуртай. Тийм талдаа ч юм уу ер нь урт юбг эсвэл тийм томцсон суул цамц тэгээд өнгөний хувьд гэх юм бол бейж тийм завтрын өнгөнүүд дуртай. Энэ охинсаа ингээд хөгжмийн мэдрэмжтэй. Тийм залуучууд дараахан залуучууд таалагдчих явж байна. Надад ер нь жоохон төвөдөн дээ. Хөгжим тоглоё. Би яг төглөө тоглох. Мундаг залуу байсан байж тий. Оо, тийм үү? Өстө мэдгүй юм биш үү? Ихтэй үний хараа ууцаа готлардаг гэж энэ хоёлоо бас арилцаасан тий. Гурлаа ер нь айрлцал. Гэхдээ яг яг энэ гурван гутлнаас би сонгоно гэх юм бол энэ сагсчин залуугийн гутлал надад таалагдж байна. Ботинк бол яг маш одоо хаяал өмсгөө зүгээр юм шиг санагддаг зүгээр. Миний биенийхээ хамгийн дуртай хэсэг гэх юм бол хацрын огорхой бас хөлийн уруу байгаа. Метр. Яа, энүүн дээр ингэсэн цаа ингээ биенийхээ хамгийн дуртай хэсгийг хэлээрэ гэдгсэн чи би ингээд юу ч хэлэхээ ерөөсөө мэдэхгүй байсан аахгүй. Тэгэл яг ингээд шууд ингээ хэлчих хэр надад ерөөсөө хэлэх юм олддггүй. Тэгээдсэн чи дулмаа хөлийн уруу гэж хэлчихээ. Тэг хацрын огорхой хөлийн уруу эргээ хэлчих гээд дулмаа миний хажуудлаас орж ирээд тэгээд би за бас нэрэ тэгж хэлэх юм бол бусад хүмүүсээс ялгарах юм байна шүү гэж бодонгуудаа би хөлийн уруу хацрын огорхой гэж хэлсэн заа юу. Тэгвэл одоо бол би хөлийн уруу бол хацрын огорхонд дуртай. Тэр үед зүгээр яг ийм тиймэрхүү байдлаар хэлж байсан. Гэтэ одоо бас яг миний хамгийн дуртай хэсгүүд гэх юм бол нэрээ баараа тэр хоёр бас яг байж болох үз. 172, тэгээд 58 кг. Харин би дээгүүрийн эмэлзмэрийн цамц өмсөх. Өмнөдний сайз болохоор 20. Энэ дээр заа юу. Би яг одоо болтол би яг 58 кг заа. Би яг энэ жингээ маш олон жил барьж явж байгаа. Тэгээд хүмүүс болохоор надаас ингэж асуугаад байдаг байхгүй юу? Чи ингээд намаа сонгоочд орж явахдаа амар бүдүүн байсан те яаж турсан бэ гэж асуугаад байдаг. Тэгээ энэ дээр нэг юм хэлэхэд дэлгэцийн юм уу телевизийн камер ингээ хүнийг байгаж ингээс нь ер нь бол нилээн ийм өргөн харагдуулдаг байхгүй юу. Тэгээд ингээ хавтгаа дэлгэцтэй байдаг гэсэн. Тэгээ тийм учраас хүний ингээ байгаж ингээсээ ингээ доорож яг нэг иймэрхүү ингээ өргөн болгочдөг. Тэгээ тийм болохоор хүмүүс намайг энэ үед ингээ амар бүдүүн байсан гэж боддог. Тэгээ хэрвээ би яг одоо ч гэсэн би телевизэн нэвтрүүлэгт орох юм бол би яг одоогийн байгаж ингээсээ бас л бүдүүн л харагдана. Тэгээд ер нь би юм тэнгисийн эрэгч гэдэг юм уу тиймэрхүү нэвтрүүлэгт орохоос жоохон айсан гэх юм уу. Тийм. Надад яг өмнөх ээсник дээр нь ингээ орох уу гэдэг санал тавьж исэн. Гэхдээ би яг энээс болоод айцсан. Одоо тэрэн дээр би илүү бүдүүн өргөн харагдахаас айсан гэх юм уу. Тэгээ тийм учраас ер нь дахиад тийм телевизэн шоу нэвтрүүлэгт ер нь амар скинил биш бол ерөөг одоогийн жинтэйг бол дахиж орохгүй гэж бодож байгаа. Яа гэм бол хүмүүс энэ ч та харжаа сайн бүдүүн охин байсан байж тээ ч гэдэг юм ингээл тэгээд идэм аа. Тэг ямар ч тач тийм байдгийн шүү манайхаа. 28. Тэгээ готлын ярзмэр болохоор 38. За гутал маань томсоо 39 өмсдөг байсан. амар гоё хөлийн уруутай охид л гутал хайгаа явж байна. За бэлгүүнээ бол хөлийн хурууг нь гаргах шийдсэн байна. 70-80 оны стайл гэсэн. Надад ерөөсөө юм 70-80 оны дүү хоншоортой гутал. Өнгө нь ямарыг сонгох юм? Байдгүй дандаа ингээд ийм сандаалнууд байдаг. Саалан гоцоох юм үйлдэлж байна. Орой л бүр гутлаа сонгоцсон явж байгаа юм биш үү? Наа чи арай л өндөр биш үү? Охиныхоо өндрийг цээжсэн юм уу ер нь? 173 сая. 170. Чамаас өндөр болчих штэ л гээд ах шиг байна ер нь. Эний чи нөгөө ард нь ярддаг хүн нь өдрөө одах юм байлээ штэ. Бүр өндөр болчих магадгүй юм шиг байна. Өөрөө ордоор үдчтэй өгөхгүй. Гихгүй гэснээр байц өсөд байх юм те. Оо. За. Хүү амраа энд юу хийж байгаа юм бэ? That's already going. Ай, авьяаста залуу одоо бүр. Окей. Амраа энд юу хийж байгаа юм бэ? That's already going. Ай, авьяаста залуу. Яа за. Өсрөх өнгөтэй бүхийг аваад Sorry. дүүрэн өмсөх гоё. Сороочиг авч өгье гэж бодож байна. Тохиог толгойд бүр төсөөлсөн юм биш үү те? Энэ арай тод байна. Цагаас аргаар үсгэж байгаа. Аха юу барьсан зогсоод байгаа юм бэ? Эмэрцмэр нь юм. За. Шууд нэг авт дээ. Америкийн гар салхийг харж байгаа юм уу? Шоконд орноос. Уранхай джинс, дотор нь бенц гэдэг байгаа. Энэ сайхан гараа. Би зохион бах та. Энд дээр зовчоор Хургаж сатур нь бенз гэжтэй юун дээр гардыг. Энэ сайз нэм байсан тий. За тэгвэл энийг авч авч. Эхний сонголтондоо итгэлтэй байна уу? Итгэлтэй байна уу? Би бол ер нь өөртөө хэрэгэлцэхгүй. Хэд гэлээ? Юм урагдсан байж байгаа. Энэ нэрээс ийхгүй гараа. 70-80 оны стайл. Урагдсан байж яагаад юм үнтэй байгаа юм гэж шүү. Специал модон дараа тах. Специал модон та бойлны санал болоод үзүүлж байгаа шүү.
18 баха. 19. Яна амар жоохон сонсогдож штэ 18 гэсэн чинь. За баярлалаа гэж. No way. Оргил салхийг хагалж ихний худалдаа авалтаа хийлээ. За баярлалаа штэ. Застаа баярлалаа. Хичээний ямар ярьсан юм бол? 36-аас. Нэс өөр ярьсан юм уу? Энэ ганц болчихсон. Ер нь юпнийх нь өнгийг би нэг ийм өртөө өнгөтэй байвал гоё юм болоо гэж бодоод байгаа. Өөрөө ч гэсэн ийм өнгө дуртай гэсэн. Анхлын чинээр аксессуар яг ямар загвар дуртай вэ? Тэр хин хардаа би бүр яг энэ мейкапыг бүр үзээ ядчих. Уяатай тэгээд энэ дээр юм хөөрхөн янз бүрийн төлбөр дүрстэй тийм Oh my gosh энэ Энэ Дэлгүүн 8 урт гисэн боловч уяатай гэсэн штэ. энэ хэд вэ гэж? 15. Үт юм. Нэг авчих гэж. Оо бүр бэлгүүнээ өөрөө өөртөө өөрчилсөн л явж штэ. Та энэ хоёрыг ингэ нийлүүлээ хэдэх хүн. Хамгийн Хачуучин 336 Баац. Энэ их ч жоохон өнгөрүүлэлт өгөх боломжтой болов. За. Готол хаана. Наагур чин дүүрэн гутал байна хөөе. би ирээд. Яг юм нөө сонирхож байгаа хэрнээ үнийг сонсчоод үнтэй юм байна гэж мэдчихэнгүүтлээ ахгүй гэдгээ хийх чадахгүй ингээд гарч явах мөч амир хэцүү байдаг те. За жоох энэгээр явж байгаа ирээ ингээд. За зүтгүүлэгч нэг авчи. Бид хоёрт гоё дуудуулаад төхөө. Тэгээд хоёр нь 250 мянга төгч төхөө. Энэ ах болготой амар юм экстроверт ах байгаа. Йоо, амраа нэг цүнх авлаа. Өөх, ийм өндөр гутал авч болж байгаа юм уу? За энэ хоёр өнгө нь бол ямар ч байсан хоорондоо зөгцөж байгаа юм шиг. Өглөө инээсээ царайчны өрөөнд чигдрийн өчөө сүрчгийн үнэртэй ялдамхан байсан. Өчөрөө индасан тохнаа. Хоёрцоо. Зэрэг дээд гэнэ. Ямар удаан дуулт юм бэ? Энэ хоёр хоёлаа 38 уу? Төгс төгөл За баярлалаа. Гоо үзэсгэлэнтэй. Хийх юм болох чинь. Энийг авчаа. Би бүр сая караоке байгаа юм шиг. Чигшиг яваа. Би зовлоо гэж. Гэхдээ охтууд ийм марзан залуучуудад амар дуртай байдаг шүү. Тусах гэдэг юм шиг уусаа. Яа хитрхи тийм далчгар биш зүгээр ийм хөгжилтэй залуучуудад гэх юм. За шууд гата барьсан юм чи шууд. Ичиж бичээ. Хаа ихлүүна. Өдрийн минь хувц сонгох гэж айгүй сандарлаа гэсний хард нь хаахаа гэсэн байна. Анх бичлэгнээс харахад хамгийн түрүүнд айгүй гоё нүдтэй байна гэд ер нь байгаа байдал стил бүх зүйл чинь таалагдсан шүү. Choose me гэдэг. Хүнд ингэ. Яа! Тэр тус. Эвэр. Би үнцаа. Йоо. Choose me. Гоё зүггүй байна. Би чинь нэмэх жижиг төрлийн зүгнүүд айгүй хөөрдөн шүү дээ. Сүнх болж байна. Тэгээд би болохоор юм тийм ер нь хар бараа ингэ явцсан. Надад юу таалагдлаа. Надад яад бол ийм хүү төрлөөр зүйлсээ байдгүй. Би гадуур өмсөх гэхээр өмсөх хувц олддог байхгүй юу? Оо, тийм үү. Өмсөх хувц олддоггүй. Ээж яг дараа нэг нь үзтээ за өмсөх хувц олддоггүй гэж ядаа хувцгүй хүн шиг юу ярьчих. Тийм юм аа. Бод. Хаа хөөх юм аа. Лаа төөрхөн байна. Болоод байгаа надад. Яа гэтээ энэ бол яг хуу би энэ дээр яг юм улаан цайн бас ийм байна, тийм байна гэдээ бас хэлчих чадахгүй байхгүй яа л энэ ч бас энэ дэлгүүртэй хамтарч ажиллаж байгаа учраас ингэж харагдаад өмсөд өцөд. тийм хулан бол бүр яг оноод хэлчих жоохгүй нэлийн хөгшин стилтэй хувц сонгосон байсан. Тэгээд хувц готлнаасаа харахад энэ таалагдчихж байна. За бүгд л таалагдлаа. Өөрөөр яачаар маа зөвхөн тэнийг авах юм бэ? Яг тийм юм тохиолдол би яг өөрөөр авсан гэж хэлж байна. За амжилт. Амар таалагдчих юм гэж шүү дээ. Oh my god. Стилэг харагдчих. Айгүй юм стилэг бүр. Талтайгаа ингээд задлаа. Хүсин. Би нэг тийм. Гэтэ нөгөө нэг чи 70-80-аад оны загварт дуртай штэ. Тэгээд тийм болохоор тэр үеийн байдлыг илэрхийлээд ингээд сонгосон болоо. Гутлынх нь размер нь таарж байна уу? Гутлал яг таарж энэ алхахад гэсэн ер нь л өвтэйхэн байлаа тий. Цөөхөн айгу орчин үеийн шийдэлтэй байна. Айгу ганган фэнси талруугаа. Би яг нэг тийм
амар нэг кино тоглох гэж нэг ажил хэрэгч бүхнүүд байдаг шүү дээ. Би тэгж харагдаж байна тий. Яг тийм төсөөлж ирснийг бодвол хамаагүй дээр. Наа бүр найшлаа. Би чинь бүр эргэтэй хүн цонгоор одоо яана гэж бүр амар хэцүү байсан. Яана гэж бодсон гэж за. Жохон байсан юм да. Ерөнхийдөө нэг юм ирэхгүй байна. Хуцаас өлттэй. За. Миний нүүр бодол бүр яг энэ хувцлалт шиг л байсан. Миний нүүр бодол яг л энэ хувцлалт шиг л байсан. Би бүр яг энэ нүүр бодлыг харахаар амар хэцүү байгаад байт юм а бүр нэг тийм амар л хэцүү л байгаад байт юм. Тэгээ энэ баг ингээд энээс болоод би баг яг юм мэрэгжлийн нүүр бодолт хийдэг хүнээр нүрэ бодуулахаас айдаг болсон. Тэгээ одоо ер нь ямар нэгэн зураг мурганд орохдоо дандаа яг өөрөө нүрэ бодож ордог. Хөөхөн за. Киноны гол дүрийн одоо эмэгтэй шиг л харагдуулна гэж найдаж байна гэж. Бизнесмен эмэгтэйчүүд хүчтэй харагдах хэрэгтэй. Бас цагаатай гин. Найзыгаа явууллаа шүү. Эргүүлж артал минь сайн хадгалж байгаарай. За тэгээд хувцас өмсөөд нэг сайхан алхаад үзүүлчих нь бидтэй. Алан шүү. Харин ч тэгж бичиг баах уу? Баяртай. Цагаатайг муухай болгоод алан шүү гинэ. Харин ч тэгж бичиг баах уу? Цагаатайг муухай болгож болохгүй шүү гинэ. Юу, тийм баг гайхлаа шүү дээ. Үст өөрөө зүйлтэнд айгаа үгүй тэрийг. Цэвэрхэн. Яа шууд өмсөж үсээ. Анган хүүхэн л гэж бодоод шиг шүү дээ. Би мэдгүй. Яа би гэтээ хизээч юм шигтгэдэй джинс өмсгүү гэж боддоо. Нэг тийм нэг юм жижигэн чивава л Нэг юм том алгаа. За ямар ч юмхгүй байна. Энэ цаанцнаас Бас энэ топ энэ албар өмдийн Ааха. харахад үеийн хүн шиг санагд. За эхлүүнийг Муухай болоод байгаа. би бүрээ бүтэн үз. Амар гоё байна. Төсөөлжсэн самаа. Яг энэ гутлыг би яг энэ үед хамгийн анхны бүгд сүүлийн удаа өмссөн. Надад ийм гутлыг ерөөсөө зогтгүй. Ингэж алахгүй. Би надад цагаатай л байна. Ингэж алахгүй. Өдрийн яа би ч бүр ямар байсан юм бэ? Харин өмдөн нас гоё. Тэгээ өмдөн нас гоё кет мэддэг тий. За нэг юмрхүүл байна да. За амжилт. За бай хоёроо. Бай. за сүүлийн хувцсны эзэн оргил. Өнөөдөр яг чамшиг өдөр байна гинэ. Амьдралдаа анх удаа эмэгтэй хүнд хувцас. Өнөөдөр яг чамшиг өдөр байна гэсэн бол энэ бүр айн бүрхүүг өдөр байсан шүү дээ өнөөдөр. Мэдгүй юу гэдэг вэ? Монгол цанц. Хөөх юм аа. Аа юу гэдэг вэ? Зэндэр надад бол ямар ч хэлэх үг бол Харин хэлэх үг болчлаа. Нэг ийм үрдэ хувцас авандаа гэж бод. Нийлж хэрэг. бай тийм. Манай дулмаас юм камерны өмнө амар дарах юм болчихсон. Онгоцны үл шиг харагдаад байгаа юм уу? Яагаад байгаа нэг л тийм хөөрхөн нэг юмтай адилхан байдаг юм байна. Төсөөлнөөс бол гоё. Тэ. Готлын яхан баг алах байх таа гэж бодсон. Яг таарч байна тийм. Аха. Юу нь бол Аризмаруудын хувьд бүх таарсан. Нэг нь юбх нас шорттой мэлээ дотроо. За. Алчууртай, тэгснээ хүзүүний цөлттэй. Тэгээ Монгол цанц. Монгол цанцтай тийм. Тэгэхээр чаавас гинжин харагдахгүй л дээ. Би бараг сонголтоо хийчих шиг бол. Гэхдээ яг өмнөх хоёр загвараас хамгийн дээр нь уусаа хамгийн сүүлийнх нь загвар байгаа гэдэг яаж ч бодсон. Яаж ч бодсон хамгийн сүүлийнх нь Надад өнөөдөр ийм гоё гайхалтай надад зогсон гоё хувцнууд явуулсан баярлалаа. ийм гайхалтай. За тэгээд нэвтрүүлгийн дөрөв хувцаар би өнөөдөр 3 хувцнаас нэг хувцыг хатах хэрэгтэй байгаа. Яагаад энэ хувцыг тохироогүй Сагсчин залуугийн хардах байдлаар нь муухай хасагдлаа гэж. байгаагаар нь биш илүү намайг овртой харагдуулсан болохоор насыг хасгарууллаа. Тэгээд чамд баярлалаа. Амжилт хүсье. Чи одоо тэгээ сүүлийнх үгийг хэлтээ. Энд орсондоо айгу баярлалаа. Оо энэ ах бүр гоё. Энийг сольж үтсэндээ айгу баяртай болоод нэг хамсаад хамаагүй. За амжилт. Боломж. Өөрийгөө амар сорж шүү дээ. Би залуу яах вэ? Амир үүн дээр яг чиний хүсдэг шиг. Яана. За. Энд дээр би гэхдээ нэрнгээсээ яг зөвхөн надад сонгосон хувцаар нь би яг энэ хүмүүсийг яг хүмүүсийг гэж одоо яг сонголтоо хийж байсан. Яг энэ хүмүүсийн өмнөд огт харж байгаагүй хин гэдгийг ч огт мдэггүйгээр бүр яг цэвэр зөвхөн хувцсныхын сонголтоор нь хасалт хийжсэн. За би хацгцсан залуу байна.
Намайг амар баталгын амар мэддэг. Би Монголын Royal Academy бизнес удирдлагын нэгдүгээр курсын оюутан байна. Би ингээд хэдий хичээсэн боловч чиний яг сонирхолтой орсон хувцсыг сонгож чадсангүй. Тэгээд энэ жоохон тийм харамсалтай байна. Би өөрийгөө ингээд чихний шатнаас гэж үнэхээр бодож байгаагүй. Би болохоор чөлөө цагаар болохоор төгөл рүү тавуулдаг. Тэгээд загвар өмсөх дуртай. Энэ загвар өмсөж байсан. Яг сагсан бүгийг спортоор хичээлж ингээд чөлөө цагаар зүг боловсон үйлдэл хичээлж болно. Үлдэж байгаа хоёр залуудаа болон чамд амжилт хүсье. Нэгэн сайхан өрөөнд болцоо хамт өнгөрүүлээ гэж хэлсэн яа. Ер нь бол ихэнх нь дулаахан хөөрхөн залуу байна. Одоо ойлоод яах вэ? Нүдэн дулаан залууга хасчлоо. Тий, надад яг үнд яг нэг хэлэх юм олдохгүй байсан л да. Амжилт хүсье да. Авиаслаг илтгэж байгаа амжилт хүсье. хувцас сонголтын дээр хасагдлаа. Херонавал гэж Надад маш мэдрэмжтэй санагдлаа. Одоо болзон дээр өмсөх хувцаа би та хоёрт хэлж өгье. Юу вэ гэхээр би яг анимын гол дүрийн охин шиг хувцлагыг хүсэж байна. Одоо маш идэвхтэй мэдээлэл хөөрхөн байна. Тийм болохоор та хоёртоо амжилт хүсье. Тэгээд бодгоо бай. Юу анаа бэ? Ямар хувцснууд байх хэвээр бол. манай хоёр хүн бүр хоёулаа яг анимын тухай ямар ч мэдлэггүй хоёр хүн байсан. Бараг мэддэг ганц юм Наруто байсан баха. Хаач ямар мяа бэ? Би яг үндэд гэхдээ яг анаа би яг хөлийнх нь хураг хармаар байна. Энэ 38 арзмаар байгаа юу? За манай зүгээр өөргөө л хувцлахаар шийдсэн бол тоо. Хөлийн уруу муруу гарсан анаа байдаг шүү дээ, тэ? Наруто Маруто ч хөл мүлэн гэлээ. Тэгээс эдгээр хөөрх юм болов. Тань За шууд хэлээ. Хувцс руугаа орцгоё. Дахиад сайн уу хээ. Энэ удаад надад үнэхээр хүнд даалгавар тохиолоо. Чи өөрөө хөөрдмөр хөөрхөн болохоор өмсөн хувцас чинь чамд. Тэ яг энэ үед ялцчгүй бас нэг юм юу гэдэг 18 насны дүр төрөх бас байсан юм шиг байна юм. Бомбор илүү дүүцэх бомбор хацартай байсан. Яг жим маань өөрсдөө үүсэндээ нүүр маань жоохон шуугцсан байж магадгүй гэж би бас гадарлаж байна. арай нэг жоохон чөлөөцтэй явцсан гоцсон байгаа. Дженсен яг таарах юм шиг юм те. Хэмжээ нь бол яг л юм шиг шин. тэгээ би Хэлмээргүй байна. Яа, яг нэг юм таг харагдаад байна л да. Хэлмээргүй байна гэдэг үстэй. Юутай адилхан харагдсан бэ дулмаа. тэгээ тийм цагаат. Оо, Стага цэвэрхэн. Цагаан өнгөнд айгуу дуртай юм шиг байна те. Өмнөхдөр бас цагаан өнгийн готл өгсөн шүү дээ. би ер нь бол цагаан кэтэнд дуртай. Тэгээ дотор нас нэг юм Цаан гэд гоё. Гэхдээ Монгол өмсгөө жоохон хэцүү. Гэтэ бүх юм дээр зогтдог гоё. Бодолтой цаагаар Чэри тарус гэх. ааха тарус би таалаа. Үе гис гард юм шистэй. Баа дулмаа амар өрсөлдөх дуртай. Тэгээ би дулмаагаа дандаа юм таалгах ч юм уу юм асуудаг зэ тэр ингээд би бинээс юм асуугаал. Доогонд юу ч алах. Дженсен өмд Би ч өндөр суудлын өмдөнд амар дуртай л та. Ер нь аль ингээд сонгосон уснуудаас нь харахад үе тэнгийн хөвгөх шиг байна. Тэнт бараг л хүүхдтэй. Үе тэнгийн хүүхэд. доогор нь сонгочмаар дээгүүр нь өмсөх. 93 оны үе тэнгийн хүүхэд. Авчингоо доогор нь гоцсон таах гэж шиг ёо. За өмсөж байгаа тэр хурдхан шиг өмсөж байгаа гараад. Төсөөлөх төртөл аюу сайн санагдчих. Yeah, freedom. Хөөрхөн байна. Татвар талын ягаан футболкын бүр аюу чимж өгчээ. Яка талаад ингээ мөрөн дээр ингээ тавиад нэг үстэй. Яг ингээд тэгээд Ингээд зүрийн Би яг энэ одоо гэдэг Дженсен өмд Дженсен Яктайгаа өнгөн зөрчгөр надад жоохон тохиромжгүй санагдаад идэг байхгүй одоо гэдэг энэ хоёр дээдэл доотл нь өнгөн зөрчгөр. Яа нэг ижил өнгөтэй байх юм бол асуудалгүй санагддаг. Тэгээ энэ дээр ингээд готлон цагаан цай бүсэн шар подолк нь ягаан Дженсен цайвар тэгснэ арай гүн цэнхэр Яктай болчоор ер нь бол хоорондоо тэр чигтээ огтл цогцохгүй л байна л да. Тэгээ надад ер нь нэг амар зогцохгүй л байна. Гэтэ тэгээ нэвтрүүлэг болохоор би бас гоё комент хэлж ийсэн баг. Том бодол яахгүйгээр амар болж барагдчихэв. Өнгөний ууслууд нь надад бол таалагдчих. Яг энэ дээр би бүсээ аваад зөвхөн подолк джинс кейстэйгээс мод яг зогцох. Яа нөгөө нэг reply 1988 дээр ааха догсон иймэрхүү догсон нэг ийм хоосноо төсөө гэдэгтэй. Яг тэр шиг санагдаж байна. Орлоо. Ёо. Миний хамгийн дуртай кино. За дараагийн хувцас харъя. Хөөрхөн байна. нэр аймаг гоё харагдаж байна. Тэгээ энэ бол бүр амар мэдрэмжтэй басна. Одоо ч харахад яг л энэ л байсан байна. Бандагаа цүнхтэйгээ хослуулсан нь амар давгүй. Уул нь ийм хүү зүнс үзээгүй чинь надад бол амар таалагдлаа. Гэтэ нэг арзмаар том авсан бол
бүр илүү таарах байсан юм болов. Оо хөрхөдөө хурган углаа өмссөн юм шүү. Ер нь бол яг л тэр элдвүүтэй хөөрхөн харагдсан. Хуруунуудаа ингээ атгсан байна. Байлаа. Тэсний аниме дүр шиг байгаа юм ч гэсэн. Төөнийхөө ингэдэг хөдөлгөөний ээж мөрөлөө харагдсан шүү. За. Цааны болж очих уу, догсон болж очих уу? Хэлний шийдэхээ сайн мэдэхгүй л байна. Гэтэ баг ерөнхийдөө бол Мэдхгүй л байна гэж уусаа сонгох. Одоо ч харахад энэ л хэлсэн байгаа байхгүй юу? боддог л байх та. Анхлууныг болцооны Anime Girl-ыг хөхүүлсэн хоёр залуугийн хувцснуудыг Анхлуу ирлээ. Орглын сааныг сонгоч. Баяр үргээ. Fuck. Энэ хиний хувцсан юм уу? Миний явсан. Энэ хиний хувцсан бай. Баярлалаа. Амар өөрчлөж чадах юм болоо гэж бодсон чинь ер нь л амар энгийн хувцсан. Тэгээд ер нь цүнх мөнх байхгүй болохоор амар нэг тийм нэвтрэн санагдсан байхгүй юу? Намаа биелхүү гэдэг. Одоо 26 настай. Уруула бодчихгүй дээ. Тэгсэндээ бол аяг баяртай. Яг ингээ өнгөрчихгүй дээ. Бүр ямар ч уруулгүй харагдаж шээ. Тэрийг сайхан өнгөрөөлээрэ. Баяртай. Би глоус гэдэг юмтай угаасаа За болзоондоо бэлнэ үү? бараа нэгдүгээр курстэй л танилцсан. Оргил Баатар мэдрэмжээр илүү байж болцоот үгүй. сонгогдлоо. Глоус гэдэг юмтай би сургуулаа төгсчөөд бараг танилцсан. Альва нэгэд хийц уралтаад шоон заавал нэг ялагч байгаа. Тэгээд би бас дараагийн ялагч болчлоо. Эцнийхээ хувьд бол ерөнхийдөө бас би өөрөө яг тийм энгийн гол. Зүгээр дээ ийм шоунд яалагдаж чинь гээд Болцоо залуу маань шууд тоглож эхлэхээ шүү. энэ тэгтээ бүр миний бүр яг амьдралдаа бүр хизээж хийхгүй гэж боддог төрлийн болцоо байсан. За би бүр яг ийм одоо энэ чи юу гэдэг вүлээ? Одоо ийм нүд нүдэндээ зүгээд ингэж тоглодог ийм юмд би бүр амар дургу байхгүй юу. Тэгээд надаа ер нь бол яг энэ болцоо хийхэд бол бүр амар л ийм хэцүү л байсан. Ер нь айгүй л хэцүү л байгаа. Шийдсэн байна. Аргагүй шавны бяцхан хүмүүс юм да. Бяцхан хүүхдүүд. Гэхдээ манай оргил охин. Миний давхар ирүү. Манай оргил зөөх мөндөө. Анхлууныг унчихгүй гэж санаа нэг зав. Миний давхар ирүү. За анхлууныг тосгоноор аялахнаа. Сонирхолтой харагдаж байна шүү. Өөш хитүү. Яа, энэ яагаад ч гоё болцоо биш. За энэ бүр үнэхээр амар тэнэглэн. Нэг хүүрэл гэж. Дахиад нэг шин зүйлийг туршиж үзэх гэж байна. Намаа дийлэхгүй байгаа юм шүү дээ энэ залуу чинь. Надаас угаасаа амар турхай залуу байсан шүү дээ. Агаар дээр явчих. Яа энэ үнэхээр амар эвгүй байсан ёо. Йоо. Би энийг үсч чадахгүй нэ. Үсч чадахгүй. Монгол самтан дээр хүзүүний зүйл тэсний гадуур нь оролцтой. Оролт гэдэг чинь. Яг юм хөрхөн хоёр бандгал энэ дээр аваад суулгацсан. Сайж тэгж 30 минутын дотор бүгдийг амжуулна гэдэг чинь амар хэцүү юм байх. Нүдэн анцсан байж байгаа нийт чи яг миний авчихсан хувцас чи айгүй баярсан шүү дээ. Тэгээ би бас ингээд адилхан яка хослолоод өмсч ирсэн байгаа. Нэр тийм биш те хүүрх юм бэ. Харин одоо Оргил Баатар маань өөрөө тоглохоор шийдсэн болтой. Ийм тоглоом байдгийг отоол мэдчих авч шít. Сонирхолтой гоё тоглоом байна те. Йоо. Тэг яг энэ хүнийг тоглоод байж хат намайг ингээ ор гэдэгсэн. За би яг энд ямар юу яа би энэ дотор орж яг юу их юм бэ? Миний хэрэгцээ бар юу ч байхгүй байгаас тэр араа би толгоор руу цохиулчих жоохгүй одоо. Яг энэ нэг таард амч яах юм бэ? Яа энэ таваас тогтоом хэцүү бэ? Би зүгээр хараа зогсож байсан ч үгүй чи татгшаа ороо гэдэг. Би ингээд энэ За sorry ууштай албаар гэсэн шүү дээ. яа амьдралаа шийдлээ шүү дээ бүр. Тийм ээ, хоёулаа тийм. Миний авчихсан хосттой аюу хөөрхөн зогсож байна. Тэрэнд бол амар баяртай. За энэ тийм үл дарагдах болоо гэж өөрөө бас бараг бодож байсан. Нүдэн нээсэн чинь яг миний нөө яга харна. Аюу тэр хүн аюу. Болцоо бас кулээ чадлаа. Яг ягаад тийм гэдэг Тэг хөөрхөн байна. Тэгээд аюу хөөрхөн зантай байсан. Тэгээд үнэхээр супер кул байлаа. Огт танихгүй хүнээсээ хувц аваад одоо тэр хувцыг нь өмсөөд танихгүйнтэй болцоонд явна гэдэг бол надад маш адал явдалтай бас сонирхолтой байж чадлаа. Болцооны хувьд гэх юм бол өмнө ийм тоглоом тоглож үзээгүй болохоор
Үнэхээр ер нь аль Тэгээ дараа намайг дийлэхгүй байгаа байхгүй. сонирхолтой байж өндөрлөө. Тэгээд би яагаад тийм гэдэг картыг сонгосон бэ гэхээр надад таалагдсан. Бас маш гоё нүдтэй, өөрийгөө бүрэн илэрхийлэх чадвартай хөөрхөн залуу байсан болохоор би тийм гэсэн картыг сонгосон. Шоуны хамгийн залуу оролцогчд маань үнэхээр хөөрхөн байсан. Сэтгэл бүр хөдөлчлөө. За. Шоуны үдтэй биендээ хатцэгдэж үргэлжлүүлэхээр харилцаа байгааг учраас дахин олбогдоогүй гинлээ шүү. Харин хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн шоугаар илүү хөгжилтэй акшн биднийг хүлээж байгаа шүү. Хөөхөн байжээ. Хөөхөн тэг жоохон байсан байна. Тэгээд үзэж дуусгахад ер нь нэлээд хэцүү л байлаа. Өөрийгөө нэлээд шооллоо. Гэхдээ одоо ингээд харахад бас юм амар хөөхөн хүүхдэрээ юм гоё гэгээлэг нэрхтэй санагдаж байна. Лайк дарчи. За тэгээд нэг иймэрхүү. За тэгээд миний бичлэгийг үзсэн та бүхэндээ баярлалаа. Тэг ямар ч тач цаашдаа бас YouTube дээрээ бичлэгнүүд хийгээд явъя гэж бодож байгаа учраас та бүхэн ямар төрлийн бичлэг хийлгэмээр байгаагаа санал хүсэл дээр комент хэсэгт бичээрэй. Тэгээд бусад YouTube-руудын хилдэгээр адилхан лайк дараарай, subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баярлалаа.